Одоо дараагийн мэдээг хүргэе. Турус баримтлах эмийн бодлогын чанартай хэм дунд бүхий эмчилгээний үр дүн өндөртөө эмийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах чиглэгцээ. Үүнд нийцсэн энэ болоод эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор Монс компани 2008 оноос эхлэн эмийн үйлдвэрийн ажил эхлүүлжээ. Тус үйлдвэр энэ онд ашиглалтанд орох юм а. Энэ үйлдвэрт тавьж байгаа үндсэн шаардлага маань болохоор тоног төхөөрөмжуулан эмийн үйлдвэрлэлийн түүхий хэд маань бүх төрлийн стандарт хангасан байх ёстой гэдэг үүднээс манайх 2012 оноос эхэлж эмийн үйлдвэрлэж байгаа түүхий хэдүүдээ Европын шаардлага хангасан түүхий хэдүүдээ сонгоод үйлдвэрлэж эхэлсэн байгаа. Монс эмийн үйлдвэр 2012 оноос эхлээ Европын стандарт нийцсэн эм үйлдвэрлэж эхэлсэн. Үүний үр дүн тус улсын бүтээгдэхүүн болох Ипомон гэх бэлтгэл нь Оросын холбооны улсын эмийн бүсгэлд орж зах зээлд нь худалдаалагдах болжээ. Оросын холбооны улсын хувьд эмийн чанар тавих шаардлагаар дэлхийн бусад улс орнуудаас хамгийн өндөр тооцогддог. Онцны мэдээ хөтөлбөрийг сонгож үзэж